За өнөөдөр дулаан дамжуул шилжүүлэлтийн талаар бодъё. Яри. Дулаан шилжүүлэлт нь бодисын 3 төлөвт явагдана. За ингээд энийг ингээ ажиглах юм бол энэ металл төмөртөнд наасан хадааснууд энэ үзүүрээсээ халж эхэлж байна. Халсны улмаас ингээд энэ халсан талаас эхэлж унжин. За энэ бол хатуу бид дулаан шилжиж байгаа үзэгдэл. Хатуу бид дулаан шилжих үзэгдлийг дулаан дамжуулалт гэх. Дулаан дамжуулалтаар бодис зөөгдөхгүй. Үнэхээр онцлог байдаг байна. Та дулаан шилжих үзэгдэл хиба шингэнд конвекс гэдэг үзэгдлээр явагдана. Конвекс нь орос үг орчуул болов хиба шингэний урсгалаар дулаан зөөгдөх үзэгдэл. Энэ савнд байгаа энэ хийг ингээд халаахлаар агаарын урсгал энэ хөдөлгөөний дагуу урсаж байна. За энэ өрөөнд байгаа пар гэж ярьдаг радиатор байгаатай адилхан. За энэ хийн бөмбөлөг бас ингэж явдаг байна. Конвекцийн үзэгдлэр бодис зөөгдөн. За энд Архимедийн хүчний тухай яригдана. За далайн тэнгистэй газар өдөр бол сэрүүн байдаг. Шөндөө маш халуун байдаг. Шалтгаан өдөр энэ сумны дагуу энэ бол дулаан шилжиж байгаа. Конвекцийн урсгал үүсэж байгааг харуулж байна. За одоо энэ шүн болоод ирсэн. За тэгэхээр нөгөө хиба шингэн чин даралт ихтэй газараасаа даралт багтай газар руу урсаж шилжнэ. Нарнаас дэлгэд дулааны энерги цацралын замаар шилжиж ирдэг. За цацрал нь вакуумд явагдана гэдэг бол ч үнэтэй бас юм агаарт явагдаж байна.